Өнөөдрийн энэ сайхан гэрэлт өдрийг ерөөж ажиллаж өгсөн үнхэн бурханд талархъя. Миний Монголын ард түмэн бүхэлдээ зол жаргалтай амар амгалан байгтун. Энэ өдрийн бурхны бидэнд хандсан үгийн төлөө талархъя. Бурхан биднийг үгээрээ осож ундааж угааж ариусгаж хөтлөн дагуулж чиглүүлж байдгийн төлөө талархъя. Өнөөдрийн үг Иохан 18:28-аас 40-д нэр нь Пилатын өмнө зогссон хаан. Өнөө цагт хүмүүс хэн нэгний бурууг мэдсээр байж ус амандаа балгачихсан юмшил дуугүй өнгөрдөг. Заримдаа бүр буруу талын хуйлдаанд нь оролцчихсан явж байдаг. Ромын захирагч Есүсийн гин бурууг мэдсээр байж өөрөө шийдвэр гаргаад чөлөөлж чадахгүй байгаа нь үнэнээ өмнө энэ хорвоо ертөнцийн сатанлаг байдлыг харуулж байгааг нуух юм билээ. Үүгээр гэмт хүний мөн чанар Есүсийн гимгүй ариуныг ялган салгаж ухаарч ойлгуулан үг өөрөө биднийг удирдах байгааг та бүхэндээ баяртайгаар мэдэгдэж байна. Өнөөгийн олон итгэгчид сүм цоолгонууд худал хоормог үзэл баримтлалыг хүлцэн дэвчиж зөв болон буруу, үнэн болон худлын хоорондох ялгааг гаргахаас татгалцснараа алдаж байгаагаа ойлгохгүй байгаа нь харамсалтай байна. Тиймээс өнөөдрийн энэ үгийг уншиж зүрх сэтгэлээ өвтгөж оюун бодлоо уралдуулан бурхны ивэл дотор зогссон хүн бүр альва буруу зүйлийн өмнө Есүс шиг шодрог зогсохыг мөн тийхүү дуугархыг уриалж байна. Би өөрөө ч гэсэн үүнийг амь амьдралдаа бодит болгон хэрэгжүүлнэ. Үндсэн зарчмаа зөв ойлгож маш чухал зөв сонголтыг хийж зөв үгийн өмнө бас үнэхээр эзэн нь болж суух хэрэгтэй. Энэ бүхнийг Есүс Христийн нэрээр та бүхэнд хүргэж байна. Бидний эзэн гайхалтай мэрэгэн ухаанд бурханд талархъя. Оргуу хаасан сарчлын ертөнцийг бүтээсэн гайхалтай бурхан, хүн төрлөختнийг хайрлсан агуу бурхан билээ.